Сайн байцгаана уу? За миний хувьд одоо Австрали улсад олон жил амьдраад одоо сүүлийн 2 жил дараалаад их орондоо очиж ерөнхийдөө одоо 3-7 хоног цаг хугацааг өнгөрөөгөөд тэгээд их орондоо ер нь байх ямар сайхан бэ гэдэг сэтгэлдээ илэрхийлээд бичлэг хийсэн. За тэгээд тэр бичлэгэн дээр болохоор маш олон хүмүүс сэтгэлдээ үлдээж гисэн байсан. Тэгээ ихэнх нь ер нь хэрвээ өөрөө одоо Монголыг ийм сайхан гэж бодож байгаа юм бол яагаад өөрөө гадаадд амьдраад байгаа юм бэ гэж асуусан байсан. Тэгээ би энд хариулт өгөх гэсэн юм энэ бичлэгээр. За миний хувьд Монголд очиж амьдрана. Мэдээж хэрэг би монгол хүн болж төрсөн учраас Монгол их орныхон хөгжилд хувь нэмрээ оруулна. За миний хувьд гэх юм бол одоо яг та явах уу гэвэл үгүй ээ. Надад бас ахаа суралцах, өөрийгөө бэлтгэх те бас их орондоо тэр бол үнэхээр үн цэнтэй хувь нэмрийг оруулахын тулд өөрийгөө бэлтгэх цаг хугацаа байгаа учраас цаг нэргээд би Монголд очноо. Би мөн одоо Монголын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах Монголоо гэсэн сэтгэлтэй хүүхэд бас бэлтэж байгаа. Миний охин бол монгол хэлээр маш сайн ярьдаг. За тэгэхээр яагаад өнөөдөр те би ингээд те одоо Австрали улсад ийм олон жил амьдарсан вэ гэхлээр Монголд байгаа хүмүүс альсвал магадгүй Монголоос гадна байгаа хүмүүс Монгол улсад амьдрахад хэцүү, Монгол баймааргүй байна, Монгол болохгүй бүтэхгүй гэсэн маш олон тийм сошиалоор мэдээлэл тараасантай холбоотойгоор одоо би болон бусад монгол хүмүүс энэ олон жил ингээ гадаадд амьдраад явж байна. За тэгээд мөн тэгээ одоо гадаад улс гэхээрээ л ер нь бол Тэнгэрийн орон бүх зүйл сайхан, ийм сайхан гэсэн иймэрхүү маш их олон контент мэдээллүүдийг бас бид сошиалоор зацаад энэ нь өөрөө манай Монголд байгаа хүмүүс болон залуу үеийг маань зөвхөн гадаадд очиж амьдрах суралцах зөвхөн тэр хүмүүсийн одоо амьдралынхаа зорилгонд болж хувираад байгаад би бол одоо маш их харамсалтай байна. Яагаад вэ гэхээр ийм хүмүүсийн нэг нь би өөрөө. За намайг одоо тэ оюутан байхад намайг жоохон байхад за гадаадад амьдраад ирсэн хүн гэхээрээ баг Тэнгэрийн хүн мэдтэй. За тэгээд гадаадад ерөнхийдөө суралцсан гэх юм бол тэр хүн ерөөсөө байж боломгүй дээд хэмжээний боловсролыг эзэмшдэг. За гадаадад ажиллаад ирсэн хүн гэхээрээ те бас маш их өндөр чадвартай мундаг байдаг. Бүхэл юм хэрвээ гадаадтай холбоотой л гэвэл бид нар энийг илүү сайн гэсэн ийм их одоо мессежийг тийм одоо тархины угаалтыг авч ирсэн учраас би ч гэсэн гадаадд очиж магистраа хамгаалах юмсан ажил хийж үзэх юмсан гэдэг миний бараг туйлын мөрөөдөл хүсэл байсан. За тэгээд азар өнөөдөр те би бас их орондоо очиод тэнд боломж байгааг хараад их орон маань ямар сайхан бэ гэдгийг мэдрээд ингээд миний бас бодол өөрчлөгдсөн би бол маш их баяртай байна. За тэгэхээр магадгүй ингээд над чиг толгойн иргэцсэн угаагдсан байгаа хүмүүс байгаа бол би тэр хүмүүс бас уриалмаар байгаамаа. Бид одоо их орондоо очиж их орноо хөгжүүлэхгүй юм бол хэн их орныг маань хөгжүүлэх юм бэ? Бидтэй өөрсдийнхөө залуу үеийг Монголд байгаа хүмүүсийг зөвхөн тэр хүмүүсийн амьдралын туйлын зорилго гадаадд амьдрах, суралцах, ажиллах одоо энэ зүйлд ингээд бид нар уриалаад авах юм бол манай Монгол улс өнөөдөр үлдэх юм уу? За тэгэхээр тийм учраас те яг би өнөөдөр гараад бүхнийг өөрчилж чадахгүй, олон хүмүүсийг өөрчилж чадахгүй. Гэхдээ би өөрийнх нь чадах чинээгээрээ үзэл бодлоо илэрхийлээд Монголд маань сайхан зүйл байна, Монгол маань хөгжиж байна. Бид өнөөдөр Монгол муухай болохгүй байх, бүтэхгүй байх гэж суугаад байх ёсгүй. Энэ бид нар бүгдээрээ хамтдаа шийдлийг олж хамтдаа хүн бүрийн одоо сэтгэл зүтгэл, хүн бүрийн үйлдэлээс их орны маань хөгжил маш олон зүйл хамаарна. Тэгэхээр бид бүгдээрээ энд бичих хэрэгтэй. Тийм учраас би одоо тий Монголд байгаа монголч хүмүүсээ өөрсдийнхөө одоо надаас ингээд өөрсдөө одоо надын одоо next одоо бидний одоо дараагийн үеийнхээ мөн гадаадд байгаа монголчуудаа цөмөрөө одоо тий их орноо муу мухай гэж янз бүрийн одоо пост ч юм уу тий альсвал тиймэрхүү контент хийхээ бас багасгах хэрэгтэй. Үүний оронд сайн сайхан болж байгаа зүйлийг харж түүнийг урамшуулъя. Өөр одоо яаж бид нар сайн сайхан болгох вэ гэдэг санаагаа оролдуулъя, түүнийгээ шеэрлцгээе гэж уриалмаар байна. За тэгээ би Монголд ерөнхийдөө 2 ч хүнтэй уулзсан. За тэгээд 2 ч ерөнтэй одоо Монголд ерөнхийдөө бас ингээд эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа хүмүүстэй уулзахад ер нь бол одоо энэ Монголыг болохгүй байна, бүтэхгүй байна гэж сошиалоор саваад байгаа хүмүүс баг тий одоо дотроосоо байхасаа илүүтэйгээр баг бодлоготойгоор гадны хүмүүс ч хүртэл одоо ингэж явж байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгээ хэрвээ та яд анзаарч исэн бол
зарим одоо ийм улс төрчдийн ч юм уу те ийм хүмүүсийн постн дээр бүр ингээд улаан цайм те одоо гадны одоо өөр улсаас ийм аккаунтуудаас ингээд хүмүүс одоо комент бичдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй одоо те өмнө ингээд дайм байлдаан цөмийн зэвсгээр энэ улс их орныг ингэж эзэлдэг байсан бол магадгүй бидний оюун санааг одоо угааж те бидний тархийг бидний үн цэнийг угааж үн цэнийг маань алдагдуулж агаад эх орны маань авах гээд санаа байгаа юм биш үсттэй. Тэ яг энэ бол батлагдсан зүйл байхгүй. Гэхдээ бас байж магадгүй. За тэгээд өөр бас одоо нэг хүнтэй ингээд уулзж яхад бас тэр хүний харамсаж байгаа зүйл бол одоо тий залуучуудын тий өөрсдийн гих тэр үн цэн одоо өөрсдийнхөө одоо тий өөрсдийн гэсэн үн цэнэд итгэл үнэмшлээ алдж байгаа байдал нь бас тэр хүний сэтгэлийг нь зовоосон гэж байгаа маа. Тэгэхээр бид Монголд тий хүмүүс төрөөд сургууль сураад тэр хүмүүсийн гол зорилго нь IELTS ч юм уу TOEFL өгөөд IELTS PTE өгөөд гадаад сурах тэндээ ажил олж хийх гэсэн ийм зорилготой биш байгаасай. Харин энэс илүү том зүйлийг хүсэж их орноо дэлхийн хэмжээнд хүргэх дэлхийн хэмжээнд хүрэх тийм хэмжээний компанийг байгуулах гэдэг зорилгыг тэгээсэй гэдэг үднээс би ингээд иймэрхүү их орныхоо сайн сайхан зүйлийг биширч магтаж бичлэг хийсэн байгаа. Тэгээд бас энэ зүйлд ингээд би хүмүүсийг уриалмаар байгаамаа. Тэгээ бид нар өнөөдөр босч хэлж бид нар өнөөдөр те их орон маань болж ийн бүтэж ийн ийм зүйлийг тэгээсэй гэж доод үеийнхэндээ хэлэхгүй бол өнөөдөр их орон маань үлдэхүү үгүй юу гэдэг асуудал ч яригдаж магадгүй гэдгийг бид мэдгүй. Тийм болохоор одоо энэ олон хүмүүсийг инфлюенс хийдэг одоо хүмүүс ч гэсэн үүн дээр бас анхаарад те толон нарганаар ч хамаагүйгээр их орноо битгий муулаач их орныхаа сайн сайхан зүйлийг олж хараад түүнийг нь харин магтан дуулаач. Яагаад гэвэл энэ мэдээлэл чинь Монголд байгаа залуучуудад гадаадд байгаа монголчуудад тэ одоо хүрэн очин хэрвээ би одоо бодит амьдрал дээр Монголд өөрөө очиагүй байсан бол яг одоо энэ сошиалаас авдаг хүмүүсээс авдаг мэдээллээрээ Монгол бол үнэхээр болохгүй бүтэхгүй амьдарч болохгүй газар гээд яг энэ ойлголтыг аваад магадгүй би их орондоо очихгүйч тэ очих хүсэлгүйч байх байсан юм билүү тэ тэрийг бид нар мэдэхгүй. Тэгэхээр тийм хүмүүс ч бас зөндөө байгаа гэж би бодож байна. Тэгэхээр нэг зүйл уриалмаар байна. Цөмөрөө их орондоо болж байгаа бүтэж байгаа зүйлийг нэг сошиалороо юугаараа ч хамаагүй нэг савцгаая. Тэ одоо дэлхийн өнцөг болон бүрт байгаа хүмүүст хүртэл энийг одоо түгээцгээе л гэж уриалмаар байна.